Барилгын салбарын түүхийн талаар одоо манайхан хой тэмдэглэл нэг яриад идэв. Тэгэхээр сайдны зөвлөлийн орлогч дарга байсан Майтрван бичсэн Монголын хот байгуулалт архитектур гэдэг ном Монгол улс 700 гаруй сүм хэд байсан гэж байна. Тэгэхээр тэрийг барьж байгуулсан түүх за ер нь хар орон хотыг одоо барьсан түүхэд дээргээ бодвол одоо барилгын салбарын барилга барьсан түүх бол нэлээд дээр үс уламжлалтай. Яг орчин үеийн цагийн барилгын салбар үүсч өгцсөнийг бид нар 1926 онд тухайн үед засгийн газрын тогтоол болсноос эхлээд тооцдог орон уламжлалтад ирлээ л дээ. За 1956 оны сайд нарын зөвлөлийн 1956 оны 545 дугаар тогтоолоор тэр 9 сарын эхний бүтэн сайн өдрийг барилгачдын баяр болгож тэмдэглэхээр ингээд тогтоосон байдаг. Тэр 26 оноос хойш үед чинь бол одоо бид нар чинь одоо General гэл одоо байж байгаа тэр том барилгыг барьсан, олон төрлийн барилга барьсан, тоосхон заводтой, шохоо заводтой өдр байсан юм байна лээ. За аж үйлдвэрийн комбинатыг одоо 31-2 онд тухайн үеийн зүйл толгойд улсын промостро гэдэг дийлээд барьсан. За ингээд ер нь бол барилга боломжуудыг нэлээд идэвхтэй барьж байгаа үед дэлхийн 2 дугаар дан эхлээд хөрөнгө оруулалт зогсонтой холбогдуулаад утсан. Тэгэл одоо дайны дараагаар дайн болж исэн ч гэсэн Монгол улсын их сургуулийн одоо 1-р байрыг барьсан гэх ингээд түүхэн барилга боломжууд зөндөө байна. 1947 онд сайдны ерөнхий сайдын орлогчоор одоо Майтрван томилсон юм байл. Тэгвэл тухайн үеийн төлөвлөгөөний асуудлыг хариуцж явахдаа барилга эдийн засгийн зөвлөгөж байгууллагыг одоо удирдахжсэн. Тэр нөгөө хөрөнгө оруулалтыг шийдэх хажуугаар барилгын асуудлыг хариуцж байсан. Тэгэхээр тэр байгууллага нь бас өөрчлөлтөөр барилгын хэрэг эрхлэх ерөнхий газар тэргээл янз бүрээр нэрлэгдэж хагаад 1956 онд барилгын материалын үйлдвэрийн яамыг олзлогчдын хэрэг эрхлэх газрын суурин дээр нь байгуулсан юм бил. Олзлогчдын хэрэг газрын орлогч дарга гэж хорондоо гончиг гэж хүн байсан. Тэр барилгын материалын үйлдвэрийн яамны анхны сайдаар томилогдсон. За ингээд барилгын материалын үйлдвэрийн яамны хажуугаар тэр техникийн бодлогыг атгах байсан байгууллага барилга архитектурын комисс, барилга архитектур техникийн улсын хороо гэдэг бас тусдаа байгууллага байсан. Энэ нь бол тэр зураг төслийн байгууллагууд, инженер геодез, инженер геологийн байгууллагуудыг хариуцж исэн ийм түүхтэй. Тэгэхээр Майтрван дараагаар 1972 оноос Лувсан Гомбоо энэ барилгын асуудал хэрэгэлсэн сайдны зөвлөлийн орлогч даргаар ажиллаж байсан. Барилгын материалын үйлдвэрийн яамны сайд байсан гончгой эрүүл мэндийн байдлаас чөлөөлөгдөд барилгын материалын үйлдвэрийн яамны сайдаар одоо Тэлхаангуй томилоод за Тэлхаангуй өнгөрөнгөт барилгын материалын үйлдвэрийн яамны сайдаар Цэрэн Дод гэж хүнийг томилсон. За тэгжээтэл барилга архитектур танилтын улсын хороо барилгын материалын үйлдвэрийн яам хоёрыг нэгтгээд улсын барилгын хороо гэж байгуулад Лувсан Гомбоо дарга нь уужгаа дараа нь Ням Самбууга болоод тэгээд 90 онтой зулгаад тэгэл барилгын яам гэж нэг жоохон нэрлээл тэгэл 92 онд шинэ үндсэн хууль батлагдсаны дараа Засварын засгийн газар байгуулагдсан барилгын материалын үйлдвэр барилга хот байгуулалтын яам гэж байгууллага сайдаар нь цахилгаан сандын хүсэлтийн нэгдсэн дэрэсийн дарга байсан Тамиран Гог томилсон. Ингээд бодвол шинэ түүхийг нь та бүхэн одоо мэддэхтэй боломж бол байна. 96 онд нэг сайдны засгийн газар үед энэ барилга архитектурын газар гээд засгийн газар хэрэгжүүлэгч агентлагыг байгуулад 2000 онд энэ хоёрын засгийн газар үед барилга
дүүрийн газар, нийтийн аж ахуйн газар гэдээ хоёр агентлыг нийлүүлээд барилга хот байгуулалт нийтийн аж ахуйн газар гэдэг засгийн газар хэрэгжүүлэгч агентлыг байгуулсан юм. За энэ нь явж байгаад 2008 онд татан буугдаад тэгээд суурин дээр нь одоо энэ барилгын хөгжлийн төвгээд байгуулагдсан юм байгаа юм. Гэхдээ барилгын хөгжлийн төмбөгийн маань одоогийн статус төрийн өмчт аж ахуйн тооцоотой үйлдвэрийн газар. Уулын барилгын тухай хуулийн дээр төрийн захиргааны байгууллага уу засгийн газар хэрэгжүүлэгч агентлаг байх боловч одоо энийг болтол манайхан байгуулаагүй байгаад байгаа нэг юм зовлон байна.